ирсэн Баянгон аймгийн ард иргэд зочин төлөөлөгч та бүхнийг энэхүү сайхан өдрийн амар амгалан айлтган мэдчилье. Монгол улсад эх орончдын өдөр тохиож байгаа энэхүү сайхан өдөр Баянгон нутгийн Өвчин драмын театрт төрөлцсөн ирсэн иргэмсэг ноёдодтой та бүхэнд яаж жаргал ирүүлдэг хамгийн сайн бүхнийг өссөн өрөөгд Монгол ардын намын 100 жилийн түүхэн энэхүү сайхан хүндэтгэлийн арга хэмжээ энэхүү албан ёсоор эгэлгэд бэлэн боллоо. Ингээд өнөөдрийн энэхүү арга хэмжээг албан ёсоор нээж үг хэлнүү хэмээн Баянгон аймгийн Монгол ардын намын хорон дараага бөгөөд Баянгон аймгийн засаг дарга Долгор зүрэнгийн мөнгө сайхан таныг хүндэтгэлийн эндэрт өрн залж байна. Өвөг дээдсийн халуун ам бүлээн цусаар бүтээ босгосон туурал тусгаар Монголын ард түмэн Баянгон аймгийн иргэн та бүхэндээ эх орончдын баярын мэндийг хүргье. Бүгд эх орончдын бүтээ босгосон үлдээсэн газар шороо Монгол улсынхаа төлөө үр хойж бид хөгжүүлэн мандуулан цэцгэлүүлэн хөгжүүлэх үүргийг бид хүлээсэ. Үе үеийн эх орончдын том гэгэн дуурсгалыг бид бүхэн бас өнөөдөр дурсан ярьж хүндэтгэх учиртай. Ингээд эх орончдын баярын хүндэтгэлийн арга хэмжээ нээснийг мэдгье. Баярлалаа. Хамар цагаан өдөрт маань эх орончдын өдөр тохиож байгаатай халуудуулан та бүхний өмнө эрхэм хүндтэй нэгэн хүнийг тайзнаа хүндэтгэн өргөж байна. Монгол улсын хурлын дарга Гомжовын Зандан шатар таныг мэндичилгээ дэвшүүлж үг хэлнүү хэмээн хүндэтгэн тайзнаа өрж байна. Бүрэн ихт Монгол улсын ард иргэдээ эрхэм журмын өгтөө. Та бүхэндээ усан бар жилийн бар сарын бар өдрийн өмнөх харагччин өхөр өдрийн халуун мэндийг өргөн төвшүүлээд буян үлдэгч мэх бэлэг дэмбэлтэй тодтолтой цагаан сарын сар шинийн мэндчилгээг өргөн төвшүүлье. Одоогоос 102 жилийн тэртээ хүрээний консулын бүлэгэн 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэгдэж Монгол ардын намыг анх үүсгэн байгуулсан гэнтэй. Одоогоос 101 жилийн өмнө 3 сарын 1-нд Монгол улсынхаа үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээ мандуулахын төлөө ам биеүд хайрлан тэмцэнэ гэж ам тангараа өргөж Монгол ардын намын дүрмийг баталсныг Монгол ардын нам албан ёсоор үүсгэн байгуулагдсан ойн өдөр хэмээн тэмдэглэж ирсэн. 2004 оноос энэхүү өдрийг эх орончдын баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ бол тэр үед үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолыг сэргээ мандуулахын төлөө эвлэлтэнд нэгдсэн Монгол ардын намыг анх үүсгэн байгуулагч Дамдны Сүхбаатар, Данзан Бодоо нарын анхны 7 хүрээний болон консулын бүлгүүдийг байгуулад үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулахын төлөө ам биеүд хайрлан тэмцэн хэмээн тангар өргөж энэхүү тангараа зүрхний тулд нүдний зүцгийн мэт хайрлаж тэмцэж тусгаар тогтнолоо олохоо тангаралсан байдаг. Тэгвэл өнөөдөр та бид энэ түүхт өдрийг тэмдэглэж байна. Та бүхэндээ Монгол улсын улс төрийн өвгөн хүчин Монгол ардын нам үүсгэн байгуулагдсны 101 жилийн эх орончдын баярын өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Бид 90 жилийн ойгоор Монгол ардын нам үүсгэн байгуулагдсан 90 жилийн ойгоор уугуул нэрээс эргэж Монгол ардын намаа шинээр сэргээ мандуулснаа уугуул нэрээс сэргээснээ гарсан тунгалцсан. Тэгвэл саяхан бид Монгол ардын намын 30 дугаар их хурлаар
нийгмийн арчил хэмээх үзэл баримтлалаа тодтогч социал демократ үзэл баримтлалыг мөрийн хөтөлбөртөө тусгаж намын дүрмээ шинжиллээ. Энэхүү социал демократ үзэл баримтлалын уг үндснүүд одоо бидний хэрэгжүүлж ирсэн нийгмийн арчилсан үзэл баримтлал юм аа. Социал демократ гэдэг гадаад үгийг нийгмийн арчлал хэмээн монголчууд 2011 онд Монгол Ардын намын уугуул нэрээс сэргээхдээ бид энэ нэрийг одоо тусгаж юм арчилсан чиг баримтчаатай үндэсний эрх чөлөөний төлөө нам болохоо тодтогсон. Тэгвэл энэ нэрийг одоо социал демократ гэдэг энэ сонгодог утгаар нь Монгол Ардын намын 30 дугаар их хурлаас намынхаа үзэл баримтлалын онол суртахууны үндэс болгон тогтоолоо. Тэгээд социал демократ үзэл гэдэг бол ийм толгойн 3 чулуутай гэдэг би онцлж хэлхийг хүсэж байна. Нэгдүгээр нь бол эрх чөлөө, эв нэгдэл шодрог гэсэн юм толгойн 3. Эрх чөлөө гэдэг маань үндэсний эрх чөлөө тусгаардаг юм. Хүний эрх чөлөөг дээдлдэг юм байна гэсэн. Шодрог гэдэг маань нийт ард ирэг дээр эрхтгш сайн сайхан амьдрахын төлөө нийгэмд шодрог тогтоохыг зорино гэсэн. Хуулийн өмнө бүгд эрхтгш чинээлийг дундаж давхар зонхилсон нэг хэсгийн хэд баян альсвал ядууралтай биш ийм тэгш шодрог нийгмийг шодрог гэсний үзэл баримтлаж байгаа. Эв нэгдэл гэж гомдох үнд зүйл маань эв санааны нэгдэл буюу бид шашин шүтлийг яс үндэс эрэгтэй эмэгтэй үл хамааран эв санааны нэгдэлтэй байна. Нэг нь хэд баян нэг нь хэд ядуу биш өндөр татвар төлөөд ядуусаа өндөр наснуудаа халамж шаардлагатай иргэдээ тэтгэж дэмждэг ийм тогтолцоог энэ эв санааны нэгдлийн зарчим болж байгаа. Ийм учраас Монгол Ардын нам бол энэ эрх чөлөө шударгаас эв нэгдлийн төлөө шин сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхээ энэ 101 жилийн ойгороо тунхаглан зарлаж байна. Та бид энэ ковидын дараах шин сэргэлтийн бодлогыг амжилтаар хэрэгжүүлэх ёстой. Манай аймгийн намын хороо, намын удирдлагууд өнгөрсөн 2 жилийн цар тахлын хязгаарлалттай үед амжилттай сайн ажиллаж 100 турхныг ч гэсэн цар тахлыг ч гэсэн харьцангуй хохирол багтаа даван туулж чадлаа. Хэдийгээр цар тахлын ирээдүйн өрнөлөө мэддэхгүй байгаа ч гэсэн уулзаж учирч уулзалт хийж чадахгүй, урлагийн тоглолт үүсгэх нэмтгийл амьдараа бие биенээ нүүр тулж уулзах чадахгүй байсан цагийг ардаа өнгөрөөж өнөөдөр Монгол Ардын намынхаа 101 жилийн эх орончдын баярын өдрийг өнөр өтгөн тэмдэглэж байгаадаа туйлын баяртай байна. Энэ үеийн төлөө хүчээр зүтгэсэн аймгийн удирдлагууд, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, онцгой байдал, төрийн тусгай бүх албан агчдаа ард иргэд та бүхнийхээ өмнөөс болон хуваасан чин сэтгэлийн халуун баяр хүргье. Одоо үед ингээд ковид цар тахлын хязгаарлалтын дэглэмээс дэглэм бууруулж шар дэглэм, улбар шар дэглэм рүү шилжиж цаашдаа улам сайхан болно гэж итгэж байна амны бэлгээр. Ингээд энэ түүхт 101 жилийн ойгороо Монгол улсынхаа эдийн засгийн тусгаар тогтнолыг бид сэргээн олох учиртай. Өнгөрсөн 100 жил бол бид үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо тэмцэн олж баталгаажуулахын төлөө тэмцэж байлаа. Нэгдсэн үндэсний байгууллагад дисэж сансарт хүнээ нисгэж арчилсан үндсэн хуулиа баталж өөрч шинжилтийг хэрэгжүүлсэн 100 жилийг ардаа үлдэж байна. Одоо бид эх 100 жилдээ 101 жилээс эхлээд эх 100 жилдээ бид эдийн засгийн тусгаар тогтнолоо баттгаж иргэн бүр эрүүл саруул элбэг хангалуун эрдэм босролтой хөгжин дэвчих эх орныхоо шин сэргэлтийн үнцгийг тавих учиртай. Ийм учраас Монгол Ардын нам энэ шин зууныг шин сэргэлтийн зуун байх болныг зарлаж шин сэргэлтийн бодлогоор энэ зуунаа эхлүүлж байна. Монгол улсын хурлаас энэ оны өнгөрсөн оны төгсөлт энэ оны эхэнд шин сэргэлтийн бодлогын хөтөлбөрийг батлан гаргасан. Энэ бодлого хөтөлбөр бол 6 том бодлого зорилтыг хэрэгжүүлэх замаар улс орныхоо эдийн засгийг батгаж иргэдийнхээ сайн сайхан амьдрах ажлын нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ шин сэргэлтийн төлөө улс орныхоо сайн сайхны төлөө эдийн засгийн тусгаар тогтнолоо баттгахын төлөө хүчээ нэгтгэж
улам нэгтарч ив санааны нэгдэлтэй шударгаас эрхчлөө дээдэж хүний эрх хэрэгчлөө дээдлэн ажиллах эрхэм зорилгоо бид тунгаглан зарлаа. Энэ эрхэм үүсийн төлөө хүчээ нэгтгэж дээр доороо бүгдээрээ хамтран ажиллахыг уриалж байна. Монгол улсын тусгай төвхөнд эрхчлөө манган боловч Монгол ардын нам банк энэ ард түмнийхээ сайн сайхан амьдрал үндэсний эрхчлөө тусгай төвхөндийн төлөө манлайлан хөтлөгч байна гэдэгт итгэлтэй байна. Монгол ардын нам мандтугай, ардын засаг мандтугай та бүхэндээ эх орончдын баримт өгүүлжүүлье. Баярлалаа. За энэ хоолны дараа таныг Эсний бодроо хүндэт хэмэрж байна. Учир юу гэвэл өнөөдөр энэ хүү сайхан төгөн дөрөлцөн ирсэн эргэмсэг ойдодогтой таавхандээ төрийн дэд одон медалаар шагнагдсан эрхэм хүндтэй хүмүүсийн шагналыг гардуулахад бэлэн болж ингээд шагнал гардуулах эрхэм хүндтэй хүмүүсийн таавхныг өмнө хүндэтгэн өргөж байна. Баян хонгор аймгийн Монгол Ардын намын хорон дарга бөгөөд Баян хонгор аймгийн засаг дарга Долгор сүрэнгийн мөнгө сайхан таныг тайзнаа хүндэтгэн өргөж байна. Мөн таавхныг өмнө эрчим хүчний дэд сайд Баяр магнатаны тайзнаа хүндэтгэн өргөж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх даваа далай таныг тайзнаа хүндэтгэн өргөж байна. Мөн таавхныг өмнө шагнал гардуулна гэмээр Баян хонгор аймгийн иргэдийн төлөвлөгчдийн хурлын дарга Эйк Батаны тайзнаа хүндэтгэн өргөж байна. Мөн Баян хонгор сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Эйк Батаны тайзнаа хүндэтгэн өргөж байна. Баян хонгор аймгийн засаг даргын орлогч Батцуур таны тайзнаа хүндэтгэн өргөж байна. Тэгээд өнөөдөр энэ хүү сайхан өдөр Монгол Ардын намын шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар шагнагдсан эрхэм хүндэт байгууллагын батламжийг таавхандээ уншиж сонирдуулъя. Монгол Ардын намын хороонд Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болсон улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсгэн байгуулалтны түүхт 101 жилийн эх орончдын баярын өдрийг тохиолдуулан улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө ардчлал хүний эрх хэрэгчлөө социалист демократ үзэл баримтлалыг ард иргэдэд сурталчлан таниулж бүтээж ажлыг санаачлан хэрэгжүүлж намын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэхэд манлайлан ажиллаж буй танай хамт олныг 2021 оны шилдэг зохион байгуулалттай намын байгууллагаар өргөмжлөн батламжилва. Монгол Ардын намын дарга Оюун Эрдэнэ ерөнхий нарийн бичгийн дарга Дэ Амар улсдаг гэсэн байна. Баярлалаа. Эрхэм хүндэт жирэмийн нөхдөд ингээд Монгол улсын төрийн дэд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн нотонгоор шагнагдсан эрхэм хүндтэй хүмүүсийн шагналыг та бүхэндээ гардуулж байна. Эрдэнэ зөв сумын өндөр настан Вандангийн алтан цэцэг таны тайзнаа хүндэтгэн өрж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн нотонгоор Эрдэнэ зөв сумын өндөр настан Вандангийн алтан цэцэг таны тайзнаа хүндэтгэн өрж шагналаа гардаа өнөг хэмээн өрж байна. Өргөжлөлтийн энэхүү хүндэт шагналаар Баянлаг сумын өндөр настан Хорлонжийн дуран дав таныг хүндэтгэн өрж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн нотонгоор Хүрээлмэн сумын өндөр настан Төвдөн жавын дагис сүрэн таныг шагнасан байна. Баяр хүргэе. Зянэр дөрвөлдсөн эрхэм хүндтэй хүмүүсийг тайзнаа гарчилж шагналаа гардаа авахыг урьж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн нотонгоор Баян хонгор сумын Эрдэнэ мандал 2 дугаар багийн Ахмад настан Содном бэлгийн Батмуг таныг шагнажээ. Баяр хүргэе. Шагнал гардаж авч байгаа эрхэм хүндтэй хүмүүстэй ас жаргал эрүүл их хүсээд алгадаж
다시 баярл게. Монгол улсын төрийн шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Баян хонгор сумын номгон 1-р багийн Ахмад Настан Баялжингийн дарихуу таныг шагнасан байна. Баярлалаа. Орчин аян жуулчлалын сайд Бадритэн таны тайзнаа хүндэтгэн өрж байна. Зэнэр дөрдөгцэн хэрхэн хүндтэй хүмүүсийг шагналгартаа авахыг өрж байна. Өргөжлүүлэн Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Баян хонгор сумын Баатрин жаргал сайхан таныг шагнасан байна. Баярлалаа. Шагнал гардаа авч байгаа хүмүүстээ хүмүүстэй хатар ташилтаар баяр хүргэе. Монгол улсын төрийн шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Баян хонгор сумын Ухалц 4-р багийн Ахмад Настан Бүнчингийн байгальмаа таныг шагнасан байна. Баяр хүргэе. Бүнчингийн байгальмаа таныг шагналаа гардаа авахыг өрж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Үлзий сумын өндөр настан очрын санги дулам таныг шагнасан байна. Баярлалаа. Шагнал гардаа авч байгаа нийт өндөр наснуудаа аз жаргал ирүүлэхийг хүсээд алгадашин баяр хүргэе. Улсын орныхоо хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хөдөлмөрийн оруулж өнөөдөр энэхүү сайхан эх орончдын өдрөөрөө төр засгийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор шагнагдж байгаа хэрхэн хүндтэй хүмүүстэй аз жаргалыг хүсээд алгадашинтаар баяр хүргэе. Өргөжлүүлэн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Үлзий сумын өндөр настан Нямданзангийн банд таныг шагнасан байна. Баярлалаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Үлзий сумын өндөр настан Нямданзангийн банд таныг шагнасан байна. Өргөжлүүлэн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор очрын санги дулам таныг шагнасан байна. За өнөөдөр энэхүү төрийн дэд документалаар шагнал авч байгаа хэрхэн хүндтэй хүмүүстэй хүндэтгэл үзүүлж байгаа арга ирэн төрөл төрөлсөн таа хүмүүс. За энэхүү зэрэглээс гараад урдлын бистүүл бэлдсэн хүндэтгэлийн баанарын өмнө бас дурсгалын зураг татуулах юм байгаа юм шүү. Тийм болохоор таа хүмүүс. За урдлын тусгайлан бэлдсэн баанар дуугаар зураг татуулаарай гэж таа бүхнээсээ хүсье. За үргэлжлүүлээд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор шагнагдсан эрхэм хүндтэй өнөр Баян хонгор сумын Аршаанд 10-р багийн эргэн Нямдавгийн мэд үер тарийг тайзнаа хүндэтгэн өрж байна. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Баян хонгор сумын номгон 1-р багийн Ахмад Настан тогтгоон амар жаргал таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. За алгадашин баяр хүргэе. Шагнал гардаж авч байгаа нийт эрхэм хүндтэй хүмүүс маань за үүдний бистүүл тусгайлан зассан баанарын өмнө зураг татуулаарай хэмээн хүндэтгэн өрж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор шагнагдсан Баян хонгор сумын номгон 1-р багийн Ахмад Настан тогтгоо амар жаргал таныг тайзнаа хүндэтгэн өрж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Бөмбөр сумын Ахмад Настан төдвийн загдаа таныг тайзнаа шагналаа гардаа өнөө хэмээн хүндэтгэн өрж байна. Өргөжлүүлэн Монгол улсын төрийн шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн нотон гоор Баян хонгор 6-р багийн Ахмад Настан Нөлсөрөнгийн давж өртөн таныг шагнасан байна. Баярлалаа. Тайзнаа гарч шагналаа гардаа авахыг өрж байна.
Төдвийн загдаа таныг шагнал гартаа авахыг урьж байна. Төдвийн загдаа таныг тайснаа хүндэтгэн урьж байна. Монгол улсын хөдөлмөрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор шагнагдсан эрхэм хүндтэй хүмүүсийн шагналыг гардуулж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор дөрвд сүрэнгийн давж үлдэм таныг тайснаа хүндэтгэн урьж байна. Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор Баян хонгор дуусах 3 дугаар багийн ахмад настан дамбын бүр таныг тайснаа шагнал гартаа авахыг урьж байна. Сэнондрын хүсэхэн Тородосгаар Монгол улс сэргэн мандсны төвд 101 жилийн тохиож байгаа их орончдын хүсэхэн хүндэтгэлийн арга хэмжээнд төрийн дээд одон металлаар шагнагдж байгаа эрхэм хүндтэй хүмүүстэй аз жаргалыг хүсэж алга дашнаар баяр хүргье. Үргэлжлүүлээд Монгол улсын төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор ингрээ медалж байгаа эрхэм хүндтэй хүмүүсийн шагналыг дуурах бэлэн болжээ. Монгол улсын төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Наранбаатарын Сэдвсүрэн таныг шагнасан байна. Баяр хүргэе. Энэхүү тайзнаа гарч ирж шагналаа гартаа авахыг урьж байна. Монгол улсын төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Наранбаатарын Сэдвсүрэн таныг шагнасан байна. Баяр хүргэе. Монгол улсын төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Няман их хоёр таныг шагнасан байна. Баяр хүргэе. Таныг тайзнаа шагналаа гартаа авахыг урьж байна. Алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Няман их хоёр таныг шагнасан байна. Баяр хүргэе. Үргэлжлүүлээд төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Тунцгийн балиг таныг шагнасан байна. Баяр хүргэе. Алтан гадаас одонгоор Тунцгийн балиг таныг тайзнаа шагналаа гартаа авахыг урьж байна. Зэдэг өндөр энэхүү сайхан өдөр Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор дөрвд сүрэнгийн давж үлдэм таныг тайснаа хүндэтгэн урьж байна. Шагналаа гартаа авахыг урьж байна. Үргэлжлүүлэн төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Тунцгийн балиг таныг шагнасан байна. Шагналаа гартаа авахыг урьж байна. За шагнал гартаж авч байгаа нийт эрхэм хүндтэй хүмүүстэй хүндэтгэл үзүүлж байгаа ард иргэд за төрөл төрөсөд таа бүхэн маань тусгайлан зассан үүдний бэлтгүүлд зураг татуулахыг хүндэтгэн урьж байна. Үргэлжлүүлэн төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Дандингийн дулам таныг шагнасан байна. Баяр хүргэе. Дандингийн дулам таныг энэхүү тайзнаа гарч ирж шагналаа гартаа авахыг урьж байна. Үргэлжлүүлэн алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Жадамбагийн Баасан жав таныг шагнасан байна. Зэнэхүү тайзнаа Монгол улсын төрийн дээд шагнал алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Жадамбагийн Баасан жав таныг автаржуулан шагнасан байна. Баяр хүргэе. Энэхүү тайзнаа хүндэтгэн урьж байна. Үргэлжлүүлэн алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Батсуурийн цэд таныг шагнасан байна. Баяр хүргэе. Батсуурийн цэд таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Төрийн дээд алтан гадаас одонгоор Эрдэнэ зөв цомын өндөр настан Батсуурийн цэд таныг шагналаа гартаа авахыг урьж байна. Үргэлжлүүлэн
Өргөжлөлөн Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Эрдэнэ зүг цомын өндөр настан нөрж хотын цэвэрлэг матаны тайзнаа шагнал гартаа авахыг хүндэтгэн өрж байна. Нөрж хотын цэвэрлэг матаны хүндэтгэн өрж байна. Өргөжлөлөн автан гацсодонгоор Эрдэнэ зүг цомын өндөр настан хотын цэрэн таны хүндэтгэн өрж байна. Өргөжлөлөн автан гацсодонгоор Эрдэнэ зүг цомын өндөр настан Чулуунбатын цэнд жовтаны тайзнаа гарч шагнал гартаа авахыг хүрж байна. Өргөжлөлөн автан гацсодонгоор Эрдэнэ зүг цомын өндөр настан цэнд аюушийн ширв таны шагнасан байна. Таны тайзнаа хүндэтгэн хүрж байна. Зэнэр дуудагсан эрхэм хүндэтэй хүмүүс байна. Тайзнаа гарч шагнал гартаа авахыг хүрж байна. Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Эрдэнэ зүг цомын өндөр настан цэнд аюушийн ширв таны хүндэтгэн хүрж байна. Автан гацсодонгоор Баялаг цомын өндөр настан аюушийн шари таны тайзнаа хүндэтгэн хүрж байна. Автан гацсодонгоор Баялаг цомын өндөр настан аюушийн шари таны тайзнаа хүндэтгэн хүрж байна. Мөнгө автан гацсодонгоор Ингэрийн медалсан эрхэм хүндэтэй хүнээр Баялаг цомын өндөр настан Сэнгийн бод гэрэлтэний шагнасан байна. Сэнгийн бод гэрэлтэний тайзнаа шагнал гартаа авахыг хүрж байна. Өргөжлөлөн автан гацсодонгоор Ингэрийн медалсан Баялаг цомын өндөр настан Нацаг гэрийн наран чулуунданы шагнасан байна. Баяр хүргэе. Автан гацсодонгоор Ингэрийн медалсан Баялаг цомын өндөр настан Нацаг гэрийн наран чулуунданы тайзнаа хүндэтгэн хүрж байна. Өргөжлөлөн Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Жансангийн Чимэд бэлтэр таны шагнасан байна. Баяр хүргэе. Автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Жансангийн Чимэд бэлтэр таны шагнасан байна. Баяр хүргэе. Өргөжлөлөн автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан сайжрахын баяр мэд таны шагнасан байна. Баяр хүргэе. Шагнал гартаа авахыг хүрж байна. Сайжрахын баяр мэд таны тайзнаа хүндэтгэн хүрж байна. Өргөжлөлөн автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Хамарагчаагийн даш таны шагнасан байна. Баяр хүргэе. Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Хамарагчаагийн даш таны алдаршуул шагнасан байна. Шагнал гартаа авахыг хүрж байна. Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Цэдвийн Жамсран таны шагнасан байна. Баяр хүргэе. Хүрээлмарал цомын өндөр настан Дөрд сүрэнгийн Чунаг сүрэн таны автан гацсодонгоор шагнасан байна. Автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Мэгц жавын хам сүрэн таны шагнасан байна. Баяр хүргэе. Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Дөрд сүрэнгийн Чунаг сүрэн таны шагнасан байна. Мэгц жавын хам сүрэн таны мөн шагнасан байна. Баяр хүргэе. Цэдвийн Жамсран таны тайзнаа хүндэтгэн хүрж байна. Монгол улсын төрийн дэвшигнэр автан гацсодонгоор Хүрээлмарал цомын өндөр настан Хавгагийн Гунаа жав таны шагнасан байна. Баяр хүргэе.
Саугагийн гунаа жавтаныг хайснаа шагнада гартаа авахыг хүрч байна. Өргөжлүүлээд Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Эрдэнэ мандал 2 дугаар багийн Ахмад настан Сэрэн дурмын чимгээ таны шагнасан байна. Баяр хүргэе. Таны хайснаа шагнада гартаа авахыг хүрч байна. Алтан гац Солонгоор Сэрэн дурмын чимгээ таны шагнасан байна. Хайснаа шагнада гартаа авахыг хүрч байна. Өргөжлүүлэн Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Эрдэнэ мандал 2 дугаар багийн Ахмад настан Бадам самбуугийн чулуун сүх таны шагнасан байна. Баяр хүргэе. Бадам самбуугийн чулуун сүх таны шагнада гартаа авахыг хүрч байна. Өргөжлүүлэн Монгол улсын төрийн дээн шагнал Алтан гац Солонгоор Эрдэнэ мандал 2 дугаар багийн Ахмад настан Баабуугийн Эрдэнэ чимэг таны шагнасан байна. Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Эрдэнэ мандал 2 дугаар багийн Ахмад настан Баабуугийн Эрдэнэ чимэг таны хайснаа шагнада гартаа авахыг хүрч байна. Өргөжлүүлэн Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн Ахмад настан Шөөдөнгийн хөрөв жавтаны шагнасан байна. Энэхүү хайснаа шагнада гартаа авахыг хүрч байна. Алтан гац Солонгоор шагнагдсан эрхэмдтэй Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн Ахмад настан Шөөдөнгийн хөрөв жавтаны хайснаа гүндэтгэн хүрч байна. Мөн Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Цагаан чулуу 5 дугаар багийн Ахмад настан Нацгийн Бадам сүрэн таны шагнасан байна. Баяр хүргэе. Нацгийн Бадам сүрэн таны шагнада гартаа авахыг хүрч байна. Төрийн дэд Алтан гац Солонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Өргөжлүүлэн Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн Ахмад настан Гонгорын Намхан Ямботаны шагнасан байна. Шагнада гартаа авахыг хүрч байна. Алтан гац Солонгоор Захир 7 дугаар багийн Гонгорын Намхан Ямботаны шагнасан байна. Өргөжлүүлэн төрийн дэд шагнал Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн Ахмад настан Шагдрын Таган дулам таны шагнасан байна. Баяр хүргэе. Шагдрын Таган дулам таны хайснаа гүндэтгэн хүрч байна. Өргөжлүүлэн Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн өндөр настан Лувсангийн банзрагч таны шагнасан байна. Баяр хүргэе. Лувсангийн банзрагч таны хайснаа шагнада гартаа авахыг хүрч байна. Монгол улсын төрийн дээн шагнал Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн өндөр настан Гончгийн Нацаг таны шагнасан байна. Баяр хүргэе. Гончгийн Нацаг таны шагнада гартаа авахыг хүрч байна. Монгол улсын төрийн дээн шагнал Алтан гац Солонгоор Баянхонгор аймгийн Захир 7 дугаар багийн Ахмад настан Сэтэн-доогийн Ёмдон таны шагнасан байна. Баяр хүргэе. Сэтэн-доогийн Ёмдон таны шагнада гартаа авахыг хүрч байна. За шагнада гартаа авч байгаа нэг тэрхэн мөндөтэй хүмүүстэй гүндэтгэл үзүүлж байгаа гар гэрэл төрөл төрөсөд маань за үүдний вистүүл тусгай зассан банерын өмнө зураг татуулаарай гэж та бүхнээсээ хүсье. За Сэтэн-доогийн Ёмдон таны хайснаа гүндэтгэн хүрч байна. Баяр хүргэе. Өнөөдөр энэхүү сайхан төвөгт өдөр төрийн дэд одон медалаар шагнагдж байгаа өндөр наснуудаа жаргалын хүсээ алга шатаар баяр хүргэе. Өргөжлүүлэн Монгол улсын төрийн дэд шагнал Алтан гац Солонгоор Баян өндөр сумын Ахмад настан Цамбын Баасан жавтаны шагнасан байна.
Төрийн документад автан гацсан бор самбын баасан жавтаны шагнал гартаа авахыг хүргэж байна. Өргөжлөмийн автан гацсан бор Ингрэс ажгаа хүмүүстээ хүнээр Баян өндөр сумын Ахмад Настан Цэрэг хандын цэвэр матаны шагнасан байна. Цэрэг хандын цэвэр матаны кайсна хүндэтгэн өргөж байна. Автан гацсан бор Ингрэс ажгаа хүмүүстээ хүмүүстэй шагналыг гартуулж байна. За ингээд өргөжлүүлээд Монгол улсын төрөндөө шагнал автан гацсан бор Баян өндөр сумын Ахмад Настан Зандрагийн долгор сүрэндэний хүндэтгэн өрж байна. За Монгол улсын төрөндөө шагнал хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одоогоор гончиг дөржийн Батчаргал таны шагнасан байна. Шагнал гартаа авахыг өрж байна. Зяны дүүцээ хүмүүстээ Ахмад Наснуудаа хайснаа хүндэтгэн өрж байна. Төрөндөө документаар автан гацсан гоор шагнагдж байгаа Баян өндөр сумын Ахмад Настан Цэрэг хандын цэвэр матаны дайснаа хүндэтгэн өрж байна. Автан гацсан гоор Ингрэс ажгаа Баян өндөр сумын Ахмад Настан Зандрагийн долгор сүрэндэний дайснаа хүндэтгэн өрж байна. Зэвэрэви шагнал гартаа авж байгаа хүмүүстээ хүмүүстэй аз жаргалын бисэд адуу тусдаар баярлалаа. Өргөжлүүлэн автан гацсан гоор Ингрэс ажгаа хүмүүстээ хүнээр Баян өндөр сумын Ахмад Настан тогтхын баасан таны кайсна хүндэтгэн өрж байна. Автан гацсан гоор Ингрэс ажгаа Баян өндөр сумын Ахмад Настан тогтхын баасан таны кайсна хүндэтгэн өрж байна. Өргөжлүүлэн автан гацсан гоор Ингрэс ажгаа Баян өндөр сумын Ахмад Настан жаргалын товаан дөрж таны автан гацсан гоор шагнасан байна. Баярлалаа. Баян өндөр сумын Ахмад Настан тогтхын баасан таны кайсна хүндэтгэн өрж байна. Өргөжлүүлэн төрөндөө шагнал автан гацсан гоор Баян өндөр сумын Ахмад Настан жаргалын товаан дөрж таны шагнасан байна. Баярлалаа. Автан гацсан гоор Ингрэс хүндэтгэн хүнээр Баян хонгор сумын Номгон 1-р багийн Ахмад Настан Бишхүүгийн Жатанба таны шагнасан байна. Баярлалаа. Автан гацсан гоор Бишхүүгийн товаан дөрж Жатанба таны шагнасан байна. Баярлалаа. Бишхүүгийн Жатанба таны шагнал гартаа авахыг өрж байна. Өргөжлүүлэн Монгол улсын төрөндөө шагнал автан гацсан гоор Баян хонгор сумын Номгон 1-р багийн Ахмад Настан автан гэрлийн гарт таны шагнасан байна. Автан гэрлийн гарт таны шагнал гартаа авахыг өрж байна. Монгол улсын төрөндөө шагнал автан гацсан гоор Баян хонгор сумын Номгон 1-р багийн Ахмад Ядам сүрэнгийн долгор сүрэндэний шагнасан байна. Баярлалаа. Ядам сүрэнгийн долгор сүрэндэний кайсна шагнал гартаа авахыг өрж байна. Баян хонгор сумын Номгон 1-р багийн Өндөр Настан Ядам сүрэнгийн долгор сүрэндэнийг Монгол улсын төрөндөө шагнал автан гацсан гоор шагнасан байна. Баярлалаа. Өргөжлүүлэн автан гацсан гоор Баян хонгор сумын Номгон 1-р багийн Ахмад Настан Загтын дөрж дэрэмдэний шагнасан байна. Баярлалаа. Загтын дөрж дэрэмдэний шагнал гартаа авахыг өрж байна. Монгол улсын төрөндөө шагнал автан гацсан гоор Баян хонгор сумын Номгон 1-р багийн Өндөр Настан Ловсангийн наран
Номгон 1-р багийн өндөр настай Новсангийн наран чимэг таныг тайлснаа шагнал гартаа авахыг урьж байна. Новсангийн наран чимэг таныг тайлснаа хүндэтгэн урьж байна. Төрийн дэд удамдаар алтан гац одонгоор шагнагдсан байна. Баяр хүргэе. Өргөжлүүлэн Баян хонгор сумын Номгон 1-р багийн өндөр настай загдын дөрж тэрэмдэнийг хайснаа хүндэтгэн урьж байна. Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор Жаргалан сумын Ахмад настай дөрж сүрэнгийн Цэрмаа таныг хайснаа шагнал гартаа авахыг урьж байна. Алтан гац одонгоор дөрж сүрэнгийн Цэрмаа таныг шагнасан байна. Баяр хүргэе. Өргөжлүүлэн Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор Баацаран сумын Ахмад настай Галтмайн Сүхбат таныг шагнасан байна. Баяр хүргэе. Алтан гац одонгоор Галтмайн Сүхбат таныг шагнасан байна. Шагнал гартаа авахыг урьж байна. Өргөжлүүлэн алтан гац одонгоор Баацаран сумын Ахмад настай Галтмайн Сүхбат таныг хайснаа хүндэтгэн урьж байна. Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор Бөмбөр сумын Ахмад настай Ловсон очрын Жавцсан таныг шагнасан байна. Баяр хүргэе. Ловсон очрын Жавцсан таныг хайснаа шагнал гартаа авахыг урьж байна. Сяны шагнал гартаа авч байгаа их хүндэтэй хүмүүстэй аз жаргалыг хүсэж татгалзсан баяр хүргэе. Сядаг өргөжлүүлэн Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор шагнагдсан их хүндэтэй Баян хонгор сумын Аршаан 10-р багийн Ахмад настай Пүлчингийн Чимэг тав таныг шагнасан байна. Баяр хүргэе. Баян хонгор сумын Аршаан 10-р багийн Ахмад настай Пүлчингийн Чимэг тав таныг хайснаа хүндэтгэн урьж байна. Монгол улсын засгийн газрын шагнал алтан гац одонгоор Пүлчингийн Чимэг тав таныг шагнасан байна. Баяр хүргэе. Өргөжлүүлэн алтан гац одонгоор Хүрэмарга сумын өндөр настай Намсрай Од сүрэн таныг шагнасан байна. Хүрэмарга сумын өндөр настай Намсрай Од сүрэн таныг хайснаа хүндэтгэн урьж байна. Мөн алтан гац одонгоор Баян хонгор сумын өндөр настай Батамжовын Пүрэв таныг шагнасан байна. Батамжовын Пүрэв таныг шагнал гартаа авахыг урьж байна. Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор Баян хонгор аймгийн Аршаан 10-р багийн Сэтгэнгийн Гомбо таныг хайснаа хүндэтгэн урьж байна. Сэтгэнгийн Гомбо таныг хайснаа хүндэтгэн урьж байна. Баян хонгор сумын Угц 4-р багийн иргэн Батмунхийн Гамбат таныг Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Батмунхийн Гамбат таныг хайснаа хүндэтгэн урьж байна. Баян хонгор сумын Гэгэн шав 6-р багийн иргэн Хамсүрэнгийн 7-р таныг алтан гац одонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Өнөөдрийн хөсөйхэн төвөгт өдөр Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор ингэрээ хааж байгаа их хүндэтэй хүмүүсийн шагналыг Сэтгэнгийн Гомбо таныг хүндэтгэн урьж байна. Сянгад өргөжлүүлээд алтан гац одонгоор ингэрээ хааж байгаа Хамсүрэнгийн 7-р таныг хүндэтгэн урьж байна. Даваа шарвын Ган Думар таныг алтан гац одонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Монгол улсын төрийн дэд шагнал алтан гац одонгоор шагнагдж байгаа их хүндэтэй хүмүүсийн шагналыг хардуулж байна. Алтан гац одонгоор Бямбын Цэнтэй юуштаны шагнасан байна. Бямбын Цэнтэй юуштаны
Өргөлжлүүлэн Баян хонгор сумын дуурсах 3 дугаар багийн Ахмад настан хордоогийн баасан хүүтэнийг тайзнаа хүндэтгэн үрж байна. Монгол улсын дөрөвдөө шагнал алтан гац содонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Зэдод сэрэнгийн давж шүтгэн тэнийг тайзнаа хүндэтгэн үрж байна. Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор шагнагдсан эрхэм хүнтэй тайзнаа хүндэтгэн үрж байна. За давж шүтгэн тэнийг тайзнаа хүндэтгэн үрж байна. Хөдөлмөрийн гавьяаны улаан дугийн одонгоор шагнагдсан давж шүтгэн тэнийг тайзнаа хүндэтгэн үрж байна. Монгол улсын дөрөвдөө шагнал алтан гац содонгоор хордоогийн баасан хүүтэнийг хүндэтгэн үрж байна. Мөн үлзий сумын Ахмад настан Бадам дөржийн бүрэн таваа таныг алтан гац содонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Бадам дөржийн бүрэн таваа таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Монгол улсын дөрөвдөө шагнал алтан гац содонгоор ингэрээ медалж байна. Баяр хүргэе. Үлзий сумын Ахмад настан сүрэнгийн дөрж таныг Монгол улсын дөрөвдөө шагнал алтан гац содонгоор шагнасан байна. Сүрэнгийн дөрж таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Зэвэргэлжлүүлэн Монгол улсын дөрөвдөө шагнал алтан гац содонгоор Жансангийн давча таныг шагнасан байна. Баяр хүргэе. Жансангийн давча таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Баян хонгорын жинс сумын Ахмад настан Жансангийн давча таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. За Жансангийн Арамча таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Үлзий сумын Ахмад настан сүрэнгийн дөрж таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Баянболог сумын Ахмад настан хам сүрэнгийн даваа дөрж таныг алтан гац содонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Баянболог сумын Ахмад настан хам сүрэнгийн даваа дөрж таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Зэмэн алтан гац содонгоор Галууд сумын Ахмад настан Бадмын наштондог таныг хүндэтгэн үрж байна. Алтан гац содонгоор ингэрээ медалсан Бадмын наштондог таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Нууцган сумын Ахмад настан Нямын галсан таныг алтан гац содонгоор шагнасан байна. Баяр хүргэе. Нямын галсан таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. За Жаргалантын Цэрма таныг тайзнаа хүндэтгэн үрж байна. Жаргалант сумын өндөр настан Цэрма таныг тайзнаа шагналтаа гартаа авахыг урьж байна. Монгол улсын дөрөвдөө шагнал алтан гац содонгоор Урамболог сумын Ахмад настан Нулам сүрэнгийн эрдэн цэцэг таныг шагналтаа гартаа авахыг урьж байна. Монгол улсын төрийн шагнал алтан гац содонгоор Сэрэмпэлийн амгалан таныг шагнасан байна. Баяр хүргэе. Монгол улсын төрийн шагнал алтан гац содонгоор Сэрэмпэлийн амгалан таныг шагнасан байна. Шагналтаа гартаа авахыг урьж байна. Монгол улсын төрийн шагнал алтан гац содонгоор Урамболог сумын Ахмад настан Нулам сүрэнгийн эрдэн цэцэг таныг хүндэтгэн үрж байна. Монгол улсын төрийн шагнал алтан гац содонгоор Цодонгийн насан таныг шагнасан байна. Баяр хүргэе. Баацган сумын Ахмад настан Цодонгийн насан таныг шагналтаа гартаа авахыг урьж байна. Монгол улсын төрийн
дээд шагнал автан гацсадангоор шагнагдаж байна. Баяр хүргэе. Сайхан өнөөдөр энэхүү сайхан төвд өдөр Монгол улсын төрийн дээд шагналаар ангираа медалж байгаа хэрхэн хүндтэй хүмүүстээ аз жаргалыг хүсэж гадаад ашигтаар баяр хүргье. За ингээд үргэлжлүүлээд Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан төрийн шагнал алтан гацсодогоор Дамбуугийн Бадарч таныг шагнасан байна. Дамбуугийн Бадарч таныг шагналаа гартаа авахыг урьж байна. төрийн шагнал алтан гацсодогоор Дамбуугийн Бадарч таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Ингээд үргэлжлүүлэн Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медалаар Эрдэнэ зөвцмийн Ахмад Настан Давгийн Дашвандан таныг шагнасан байна. Баяр хүргэе. Эрдэнэ зөвцмийн өндөр настан Давгийн Дашвандан таныг хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Баяр хүргэе. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн хүндэт медалаар Баянлаг сумын Ахмад Настан Цэрэндөрчийн Ариуна таныг шагнасан байна. Баяр хүргэе. Хөдөлмөрийн хүндэт медалаар Цэрэндөрчийн Ариуна таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн хүндэт медалаар Баян хонгор сумын Цагаанчлууд 5 дугаар багийн Ахмад Настан Үрчигрийн Эйх хамгаалан таныг шагнасан байна. Баяр хүргэе. Үрчигрийн Эйх хамгаалан таныг тайзнаа шагналаа гартаа авахыг урьж байна. Баяр хүргэе. Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медалаар Баян хонгор аймгийн Жинс сумын Ахмад Настан Дашдөрчийн Цэцгээ таныг хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Баяр хүргэе. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн хүндэт медалаар Баян хонгор сумын Гэгэншил 6 дугаар багийн Ахмад Настан Мямбагийн Дорж хотууд таныг шагнасан байна. Баяр хүргэе. Хөдөлмөрийн хүндэт медалаар Мямбагийн Дорж хотууд таныг шагнасан байна. Баяр хүргэе. Шагналаа гартаа авахыг урьж байна. Монгол улсын төрийн дээд шагнал хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Баяр хүргэе. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн хүндэт медалаар Баян хонгор аймгийн Баян хонгор сумын Угалц 4 дугаар багийн Ахмад Настан Таасүрэнгийн Хөрөг дөрж таныг шагнасан байна. Баян хонгор аймгийн 4 дугаар багийн Ахмад Настан Таасүрэнгийн Хөрөг дөрж таныг хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Баяр хүргэе. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн хүндэт медалаар Доржийн Баяраа таныг шагнасан байна. Баяр хүргэе. Баян хонгор аймгийн Аршаанд 10 дугаар багийн Ахмад Настан Доржийн Баяраа таныг шагналаа гартаа авахыг урьж байна. Мөн хөдөлмөрийн хүндэт медалаар Дуусах 3 дугаар багийн Ахмад Настан Домдмын Оюун гэр таныг хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Баяр хүргэе. Хөдөлмөрийн хүндэт медалаар Дуусах 3 дугаар багийн Ахмад Настан Жамингийн цэвэл тулам таныг шагнасан байна. Шагналаа гартаа авахыг урьж байна. Хөдөлмөрийн хүндэт медалаар Дуусах 3 дугаар багийн Ахмад Настан Жамингийн цэвэл тулам таныг хүндэтгэн урьж байна. Мөн Дуусах 3 дугаар багийн Ахмад Настан Хорлоогийн Долгор сүрэн таныг хөдөлмөрийн хүндэт медалаар шагнасан байна. Баяр хүргэе. Хөдөлмөрийн хүндэт медалаар Годгой Жаргал таныг шагнасан байна. Богд сумын өндөр настан Годгой Жаргал таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Хөдөлмөрийн хүндэт медалаар Богд сумын өндөр настан Годгой Жаргал таныг хүндэтгэн урьж байна.
Өргөжлөлн эрхэм хүнтэй нэгэн жоохыг тааваханд уншин сонирдуулъя. Соёлын салбарыг хөгжүүлэх үед хэрэгт оруулсан хор нэмрийг тань өндрөөр үнэлж Монгол улсын соёлын яамны жоох хүчээр шагнава. Монгол улсын соёлын сайд чулуун гэсэн байна. Эрхэм хүндэд галдангийн эрдэнэ чимэг таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Галдангийн эрдэнэ чимэг таныг соёлын яамны жоох хүчээр шагнасан байна. Баяр хүргэе. Би Баянграмгийн готогчлолтод ажилласан. 38 жил ажилласан. Тэгээд энэ жил тэтгэвртэй ангасан. Би Баянлаг сумын 1-р бригадын багийн иргэн Ариуна гэдэг хүн байна. Тэгээд одоо өнөөдөр энэ сайхан миний ариун цагаан хөтөлмөрийн юм нэгэд үнийж ингэж чаглуулж бол баярлж байна. Тий. Тэгээд одоо энэ би одоо малын арьс ноос түүхий дээр үл ямар л бүтээгдэхүүн хийж болдог тэр бүгдийг хийдэг хүн байгаа юм. Тэ одоо энэ банд намайг мэдж байгаа. Тэ тэгэл одоо энэ сайхан шагналд өгсөнд үнэхээр баярлж байна. Дэнээс хойш л өр хөвгтээ одоо энэ миний хийдэг мал аж ахуй бид нар чинь нүүдэлчин мал аж ахуй тавсууд тэгэхээр одоо энэ уламжлалан барьж хэдэн хүүхдүүдэн болон ард иргэдэн түмэн олон залуучуудыг одоо энэ уламжлалтын мал аж ахуйн бүтээгдэхүүнээр юм хийж сурах гэдэг л одоо би их маш анхаарч бас жижиг цех, оюутлын цехтэй болсон. Арьс илдэг илдвэртэй ингээ болсон, цехтэй болсон байгаа. Тэгээ энэс хойш улам их амжилт гаргаж хойч үеийн их сургаж хүмүүжүүлнэ гэж ижил ойлгож байна. Баянграмгийн жаргалантад л мал малж байсан шүү дээ. Бүгд найрамд Монгол ард улсын авраг малчин болж байсан 90 онд. Тэгээ яг нь хэдэн хүүхдийн хүчинд энэ олон төвний хүчээр явж байсан өмнөх. Энэ сайхан баярын өдөр энэ гоё үнэтэй жинтэй юу авсандаа одоо авсандаа их баяртай байна. Баянграмгийн хөдөө аж ахуйн салбарт 35 жил ажиллаад насныхаа амралтыг авсаа. За аймгийн засваргын тамгын газар, аймгийн үндэс хөдөө аж ахуйн газар, богд сумын Сүхбаатарын зам нэгдэл, Баянгой сумд одоо сум нэгдлийн засаг дарга удирдах ажил хийгээд хамгийн сүүлд нь аймгийн засваргын тамгын газрын хөдөө аж ахуйн хэлтээст мэргэжилтэнд улмаар аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын албыг 35 жил хаагаад тэгээ одоо энэ тэрийн шагнал аваад баяртай байна. Сайхан байна. Тэр зэсгтэн баярлж байна. 1963 оноос хойш л тэгэл нэг цэргийн 3 жил нэг асагдсан да. Тэгээд хэмээ малж байгаа боогноос нэг настай мал малж байсан. Тэгэл ер нь одоо хүртэл Баян хонгорчуудынхаа хөдөлмөрчдийн гүч хөрөнгөөр тэр дундаа Баянлаг Алтангой тусаатанд Баянлаг сумынхаа хөдөлмөрчд тэр байгаа орчин хангайдлын агаар ус тэргээр л одоо бид хүртэл энэ төрийн дэд одоо Алтангой тусаатнаар шагнуулсан гэж боддог. Түүний зэрэгцээ миний хань байна, үр хүүхэд байна. Энээс болж би төрийн дэд ганцхан миний хөдөлмөрийг үлсэн биш. Баянлагчууд миний гэр бүлийнхэн үр хүүхдүүдийн их хөдөлмөрлө гэж би бодож байгаа штэ хүүхдүүдээ. За тэгээд та бүхэнд ч гэсэн урт насалж удаан жаргаар та бүхэд өнөр итгэн төрлөөрөө сайн сайхан амьдарч байхыг та бүхэндээ хүсэн өрөөлж байна да.